Монгол улсын ерөнхийлөгчийн зэрлэг 2019 оны 12 сарын 30-ны өдөр дугаар 238 Төрийн ордон Улаанбаатар хот улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаал томилох тухай Монгол улсын үндсэн хуулийн 51-р зүйлийн 2 Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 12-р зүйлийн 16 шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 15-ийн 1 хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь болдын амар баясгаланг улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсогоо зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 25-ны өдөр дугаар 228 Төрийн ордон Улаанбаатар хот шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол улсын үндсэн хуулийн Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 15-ийн 5 дахь хэсгийг 18-р зүйлийн 18-ийн 3 заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь Арган аймаг дахь Захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгч Сарантуягийн Ганбат Хинтээ аймаг дахь Захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгч Бямбагийн Мөнх Эрдэнэ нарыг нийслэл дахь Захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн Увс аймаг дахь Сумдундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгч Сугрын Болор Туяаг Баянгол дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн Баян Үлгийн аймаг дахь Сумдундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгч Бүрв Зэрэнгийн Дорж Болыг Завхан аймаг дахь Сумдундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн Ховд аймаг дахь Сумдундын иргэний иргэн анхан шатны шүүхийн шүүгч Бадарчин Маринаг Хинтээ аймаг дахь Сумдундын иргэний иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус шилжүүлэн томилсогоо 2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох ёсонтой холбогдуулан шүүгч Сарантуягийн Ганбатыг Аранхай аймаг дахь Захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгч Бямбагийн Мөнх Эрдэнэгийг Хинтээ аймаг дахь Захиргааны иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгч Сугрын Болор Туяаг Увс аймаг дахь Сумдундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгч Бүрв Зэрэнгийн Дорж Болыг Баян Үлгийн аймаг дахь Сумдундын эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгч Бадарчин Маринаг Ховд аймаг дахь Сумдундын иргэний иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус чөлөөзөгөө зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Сарантуягийн Ганбат Бямбагийн Мөнх Эрдэнэ Сугрын Болор Туяа Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 12 сарын 26-ны өдөр дугаар 231 Төрийн ордон Улаанбаатар хот зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1 шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 15-ийн 1 15-ийн 5 дахь хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь Даш дэлгийн элбэг заяаг Архангай аймаг дахь Сумдундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Инх төрийн оюун эрдэнэгийг Завхан аймаг дахь Сумдундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Заян Тхүүгийн Ган Чимгийг Дундгов аймаг дахь Сумдундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Даш намжлын Дарь сүрэнг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Пүрвийн Пагмиг Өмнөгов аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Цэвэний Эрдэнэ Чимгийг Баянгол дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус томилсогоо зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга Даш дэлгийн элбэг заяа Инх төрийн оюун эрдэнэ Заян дүүгийн Ган Чимэг Даш намжлын Дарь сүрэн Пүрвийн Пагм
Цэвэний Эрдэнэ чимэг